guys, би энэ нэрээр нөгөө ингээд өгтгүүд ягаа сэтгэлээлчилж чадахгүй тэгээд ингээд өөртөө нуугаад гэдгийн талаар би тэгээд та нартай ярилцах болно. За, эхнээс шалган ингээд хичдэг гэсэн үг. Тэгээд яаж ихээр би хэлжүүл яана. Тэгээд намайг шоолвол яах вэ? Тэгээд тиймэрхүүгээр бодог. Дараачийн хоёр дахь нь. За, хоёр дахь нь өөртөө итгэлгүй. Би гоё биш байх, надад дургүй байх гэснээр өөрийгөө бодоод сэтгэлэлчилж чаддгүй. Гурав дахь нь найзууд маань юу гэж бодох бол гэдгээр бас юу байдаг. Ингээд манай найзууд одоо юу гэж бодох бол надад дургүй байх гэд бодохоор ингээд юу сүулт ингээд хадгалаад үлддэг. За ингээд сэтгэлээч дургүй байх гэхээр ингээд одоо юу гэх юмтэй ингээд би зарим хүмүүсээ шал өөр байх гэж боддог. Одоо тав дахь нь. За хариу нь өөр байхаас гомддог. Ингээд би чамд дургүй гэхээр юм уу? Тиймэрхүүгээр. Одоо 6 дахь нь. Хайртай хүн өөр хүн сайн байх. Надад дургүй. Тэгээд өөр миний хамгийн муу найз хайртай байх зэрэг тиймэрхүүгээр. За тэгэхээр октодаа тэгээд намтай харьцаад ингээд хизээж битгий өөртөө нуугаарай, шууд сэтгэлэлчилж ягаарай. Тэгээд бүр болохгүй болвол гэд юу яж болно? Захиан дээр бичиж болно. Тэгээл хүүхдүүд та нарыг ямар дээр үе юм бэ? Захиа биччихсэн гэж хэлэхгүй. Зүгээр л өөрийнхөө санал бодлоор шууд ингээд хэлээрээ. За одоо миний ярьж байгаа юм ингээд тийм ичгэнтгэр юм биш. Та нар битгий намайг шоолоорой. Би зүгээр л ингээд тиймэрхүүгээр хэлж байгаа. Тэгээд баяртай. Шууд хэлчихэж байгаарай.